Байнгын хорооны дарга байнгын хорооны эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд иргэдийн орон сууцны өртөмжийг нэмэгдүүлэх, одод суурин газрын төлөвлөлтийг боловсронгуй болгох, бүсчилсэн үйлчлэлийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд орон сууцчлалтын тухай болон орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслүүдийг улсын их хурл дахь намын бүлэг зөвлөлүүдээр хилцүүлээд байна. Өнөөдөр Монгол улсад 1 сая орчим өрх амьдарч байгаагаас 3.1 орчим нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцнд үлдсэн эсэх нь гэр хороол болон стандартын бүрэн шаардлага хангаагүй сууцнд амьдарч байна. Агаар хөрсний бохирдлын дийлэнх нь их үүсвэр нь эдгээр бүсээс шалтгаалж байгаа нь орон сууцчлалтын бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагатайг харуулж байна. Тухайлбал ипотекийн зээлийн хөтөлбөрөөр нийт 11 их 80 төгрөгөөс давсан санхүүжилт орлогож 144 мянга гаруй өрхийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлсэн хэдий ч гэр хорооллын бүсийн хэмжээ дөрвтөө буураагүй байна. Мөн орон сууцны үн жил бүр инфляцийн түвшнээс давсан буюу дунджаар 15 орчим хувиар өссөөр байгаа нь орон сууцны эрэлт нийлүүлэлтийн зөрүүг нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотод жил дунджаар 16 орчим мянган орон сууц ашиглалтанд орж байгаа ч ипотекийн зээлийн эрэлт өмнөөс давж жил бүр 19 мянга орчим шинэ өсөлт арилжааны банкудад ирж байна. Гэвч дунджаар 9.5 мянган өсөлтийг шийдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 47 гаруй мянган өрхийн өсөлт оромтлогдож 6.7 их 80 төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ үүсэж байна. Нөгөө талаас орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, газар хөгжүүлэлтийг инженер дэд үтсийн асуудал гол саад болж байна. Дэд үтсгүй газарт орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт төлөвлөлтийг урт хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Иймээс орон сууцчлалтын бодлогыг зөвхөн ипотекийн зээлээр хязгаарлах бус газар хөгжүүлэлт, дэд үтс, орон сууцны нийлүүл, санхүүжилтийн тогтолцоо, нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулан зохицоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Хуулийн төслүүд батлагснаар төрөөс хэд хамааралтай санхүүжилтийн тогтолцоог зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоонд шилжин, орон сууцны зээлийн өртөмж нэмэгдэн, төрийн санхүүгийн ачаал буурна, хөрөнгийн зах зээл хөгжиж санхүүжилт нэмэгдэн, төрөөс орон сууцны төслүүдийг бодлогоор дэмжиж батлан даалт гаргана, зорилттой бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргана, зорилттой бүлгийн иргэдийг төрөөсийн орон сууцтанд хамруулна, орон сууцны эрэлт нийлүүлэлтийг уялдуулж зохицоор нь шийдвэрлэнэ. Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож урт хугацааны доктортой их үүсвэр бүрдүүлэх зорилгоор орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкыг байгуулна. Тус банк нь зах зээлээс их үүсвэр татан төвлөрүүлж арилжааны банкудаар дамжуулан ипотекийн зээлийн санхүүжилтийг доктортой хангах бөгөөд төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34% хүртэл байна. Эдгээр хуулийн төслүүд хэрэгжснээр орон сууцны нийлүүлэлт нэмэгдэж, санхүүжилтийн өртөм сайжирч, гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимчгээс гадна урт хугацаанд иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал нөхцөл бүрдэх юм. Иймд орон сууцчлалтын санхүүжилтийн төрөлцсөн банкны тухай болон орон сууцчлалтын тухай хуулийн анхдагч төслүүдийг улсын их хурлын нэгдсэн уралдаанд хэлсэн дэмжиж өгөхийг таах хүсье.